Эдийн бүсийн онцлогын хэмжлэгийн төвийн амбулаторийн үйл ажиллагаа анх 1973 онд Тосгонд байрладаг Богоончгоос эхэлсэн гэж үздэг. Одоо бол манай амбулаторийн тасаг маань нийтдээ нэг 24 төрлийн тусламж үйлчилгээг за нэг 30 нарийн мэрэгжлийн эмч, 12 совилогч, за нэг лаборант, 4 цаг тавлын ажилтан болон 3 үйлчлэгчийн баг бүрэлдэхүүнтэй одоо тусламж үйлчилгээг үзүүлээ явж байна. За ер нь бол одоо сүүлийн үеийн за манай орон нутгийн онцлог байдал, газар зүйн онцлог байдал болон за сүүлийн үед хотоос орон нутг руу нүүж ирж байгаа шилжилт хөдөлгөөнтэй холбоотой амбулаторийн тусламж үйлчилгээ маань жилээс жилд ерөнхийдөө тоо ихсэж байгаа. За 2025 оны байдлаар бол нийтдээ давтан үзлэгийн тоотойгоо нийлээд нэг 206,000 орчим амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн тоо бол байгаа. Эмнэлгийн маань байгууламж ашиглалтанд орсноос хойш огт одоо засвар үйлчилгээ хийгээгүй байжгаад за 2022 он болон 2023 он тус аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар за 2, 3, 4 давхруудыг ерөнхийдөө их засвар хийгдсэн байгаа. Сүүлийн үед бид нар хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа байдал бол нэмэгдэж байгаа. За үүнээс болохоор сүрьегийн кабинет байна. За мөн нүдний кабинетад хиймэл оюун ухааныг онцлогоонд ашиглах технологиудыг 2025 оноос эхлүүлэн бид нэр ажиллаж байна. Үүн дээрээс нь 2018 оноос эхлүүлэн эрэгтэйчүүдийн кабинетыг одоо хүртэл ерөнхийдөө ажиллаж байна. Энийхээ хүрээнд мөн эрэгтэйчүүдийн дурангийн мэсцлүүд ерөнхийдөө хөгжиж байгаа. Бүх нийтийн эрт илрүүлгийн үйл ажиллагаа 2021 оноос за 2025 оны хооронд хийгдсэн байгаа. За энэ хугацаанд бид нар нийтдээ нэг 19,200 иргэнд эрт илрүүлгийн үзлэг онцлогоо хийсэн байна. За ерөнхийдөө манай дээр бас нэг онцлог нэг үйлчилгээ бол бид нар нэг 2 жилийн хугацаанд хөтөч брендийн үйл ажиллагааг орон нутагт бас ажилласан байгаа. За энэ үйлчилгээний маань онцлог нь гэх юм бол төрийн үйлчилгээг яг бэлтгэгдсэн хөтөч за харилцааны өндөр ур чадвартай ажилтнуудыг бид нэр иргэдийг ухтан авах, чиглүүлэх за үдэн гаргах ийм тусламж үйлчилгээг бид нэр 2 жилийн хугацаанд ажиллуулсан нь үйлчлүүлж байгаа иргэдийн маань бас одоо сэтгэлд бас нийцсэн нэг үйлчилгээ болж бас ажиллаж байсан.